Цагуурийн байгууллагаас 10 хоногт нэг удаа гаргадаг хээрийн засны эмчилтийн мэдээгээр 1-р сарын 31-ний байдлаар нийт нутгийн 73% нь застай байна. Засны дузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын ховд, Цагаан хайрхан, Хяргас, Завхны Зэцэн ул, Баянтис, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг Эрдэнэ, Сэлэнгийн 90 орхон тул, Орхон, Хүдэр, Цагаануур, Хушаатад 31-с 47 см байна. Засан бүрхүүлийн хэмжээг өмнөх 10 хоногтой харьцуулахад 14%-аар буурсан байна. Засан болон хүүтрэлтийн улмаас малын бэлчээрлэлтэй Увсын Цагаан хайрхан, Түргэн, Хяргас, Өвөр хангаан, Баянгол, Зүүн Баяулаан, Сант, Хөвсгөлийн Цагаануур, Сумдын нутгаар 3-аас 11 хоногоор хүндэрсэн бол Говьалтай, Тонхил, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаавал, Өвөр хангаан Тарагт, Сэлэнгийн Цагаануур, Баруун бүрэн, Ерөө, Орхон туул, Баянгол, Төв аймгийн Угтаал цайдам, Дундговын Эрдэнэ далай, Цагаан дэлгэр сумдын нутгаар 2-оос 11 хоногоор саадсан байна.